Манай жигсэгчд аюу буруу чигсаадах шиг байна гэж би удаа харж байна. Тэрний юу вэ гэхээр усын хуралдаар засгийн газар тар гэж ихсэж болохгүй гэж би удаа бодож байна. Тэрэнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэгсэн чинь хүмүүс яг юу яриад байгаа юм бэ гэхээр нэг хэдэн хүмүүсийг хөөж явуулсанд л баярлаадах шиг байгаа. Тэр нь ямар хүмүүс юм бэ гэхээр одоо энэний одоо би танилцуулах улс төрийн цолиос битгий болоосоо гэсэн үгдээс би ингэх юм бол ер нь хөөгөж улс төрийн тоглоомны нэг хэсэг болцоолоогүй би залуучуудыг хэмээж байна. Тэгээ олон залуучууд бол органикаар жигсэх гэж хичээж байгаа. Тэгээд энэ цацрал гэх хэмжээг төв талбай дээр харагдах юм бол ер нь хөөгөж явуулсан дээ. За яг нэг иймэрхүү юм ярьж байгаа. Мэдээж хэрэг Бабка баярсайхан ах ч гэсэндээ тийм үү. Тодорхой хэмжээд энэ дээр залуусаас уучлах гэж байна. За энэ хин блэ цацрал нэг Украины талбайтай хүмүүсийг буулгаж байгааг харсан гэж тэгж байгаа. За тэгвэл хардаа та нар одоо би та нарт харуулъя заяа. Одоо энэ дээр нь штэ яг нэг эсрэг талд нь жигсэж байгаа нэг хэдэн хүмүүс байгаад байгаа заяа. Одоо энэчээ заяа засгийн газар огцор улсын хурал тар гэсэн бичлэг хүрсэн. Яг энэчээс энэ талаас арт түмлүүгөө ингээд хараад зогсож байгаа нэг хэдэн хүмүүс байгаад байгаа заяа. Бүлэг. Тэр хүмүүс яаж байгаа гэхээр улсын хурал тар засгийн газар тар гэдэг оюукийг оруулахыг болиулаад хэлчихэж байгаа. Одоо би та нарт нэг хэдэн минутыг харуулъя л да. Бид нар өрдөөсөө юуг ярих ёстой юм гэхээр бид нар бүгд нь бид нар огцруулж чадахгүй бид нар. Би өрдөөсөө маш энгийн юм гэдэг заяа. Одоо би нэг хатын та нар харцгаа. Яг Сүхбаатарын Талбаатар гацсан худлаа ард түмлүүгөө ойрлоод худлаа ард түмнийгээ уриалан дуудаад өөрснийхөө уриалан дуудаад зогсоод байгаа байхгүй энэ дэх байгаа хүмүүс. Та нар сайн анзаарах юм заяа харж. Эднэрийн гол жигсаалын зорилго юм бэ вэ? Засгийн газар огцор улс төр огцор гэсэн жигсаал байхгүй юу да. Түнсээ оюуг огцор гэсэн жигсаалын зорилго биш байхгүй юу да. Эднэрих оюуг огцор гэдэг чинь зөв тайлбар байхгүй юу да. Одоо би та нарт эднэрийн хардаа энэ нэг Украины нэг шар цэнхэр талбайг буулгаж авснараа л Бабка баярсайхан яг баярлаад байх шиг байна гэж би зүгээр бодсон. Тэгтээ хардаа эднэр өчөөхөн хэсэг нэ заяа. Яг жинхэнэ тэр том хэсэг нь хаанаа байгаа юм гэхээр урт талд чинь зогсоод байгаа тэр засгийн газар огцорсон амар урт таав зарсан чанга хэрэгчээр яриад орилж чарлаад байгаа тэр хүмүүс чинь өөрснөө жинхэнэ хутган үйлэгчтэй эднийг яагаад ойлгохгүй байгаад байгаа юм бэ гэдгийг би хэлмээр. Тэдний мэдээгээр хүрт хардаа сонин сэтгүүлүүдээр хүрт хардаа ганцхан тэр хэдрүүл бүх анхаарлыг чиглүүлж байгаа. Ганцхан тэднэр л зөвхөн хутган үйлэгчт юм шиг яриад байгаа. Энэ бол оюуг огцор гэх жишээний сонин юм яриад одоо наад оюуг огцор гэж ярих нь зөв байхгүй юу? Оюуг огцор гэж ярих нь зөв. Харин тийм үү? Оюуг гэдэг яг огцор зөв гэж ярьж байгаа юм гэхлээр Бурхны Баярбаатар чинь саяхан баригдсан шүү дээ. Нэг үг хэлснээрээсээ болоод хэрвээ тэр үг бэрсэнсээ баригдаж байгаа бол liberty, comedy ярьдаг хүмүүс чинь өөрснөө комеди ярьдаа бүр хүмүүсийг бүр амар дормжлоо. Бүр хэлэхгүй үг баах юм ярьд юм бэл шүү дээ. Түл тэднийг барьждаг нь яасан. Тэдний бүгдийг хуугаар нь дүгд барьжлаа. Түл барьждахгүй нь бол яг ганц дабл стандартыг яагаад үргэлжлүүлээд байгаа гэдэг юм барьж байгаа. Тэгээд энэ liberty ярьдаг энэ нэвтрүүлэгт нь орж байгаа бүх хүмүүс бүр илээ балан юм ярьдэн шүү дээ. Нөгөө Эдэрбат гэдэг нэг эдийн засагч гэдэг тэр чинь юу гэлээ нэг сонь юм ярьсан зогсож байсан шүү дээ урд нь. Одоо реклама нөгөө нэг юу гэдэг үлээ. Чи нэг амраа чи нэг урд нэг хүчлэн бэрхшээлээр нэг унагчлаа. Одоо дараад нь чи тэрнгээр бүр ингээд цохиж унгаагаад бүр ингээд реклам хийж идэв. Бүр балаа юм ярьж л шүү дээ. Бүр балаа юм совтчихлээ шүү дээ. Олон нийтэд тэгвэл тэднэртэй хариуцлага тооцоо шүү тэгвэл. Тэгэхгүй бол дабл стандартаа би боль гэж хэлж байгаа байхгүй. Дабл стандартаа боль. Нэг бол үйлчлүүлж байгаас бүгдэнд нь үйлчлүүлж чадахгүй бол зүгээр боль. За юу дабл стандартаа боль гэж байгаа. Тэгэд гол нь би юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр Нямбаатар тэр татвар нэмээд байгаа тэр цэнгүү мингүү тэр тог могоо эсвүүсэж ихсэх хэрэгтэй шүү тийм биз дээ. Тогны мөнгө сүнг аль эсвэл тийм ээ ашигын тэгш бус хуваарлалт тэр хураанаа болиулах ч гэдэг юм уу. Тиймэрхүү юмнуудыг бид барьж ихсэх хэрэгтэй шүү. Бид нар одоо ашигын тэгш бус хуваарлалтаа байгаа цагт хардаа хичнээн олон замаар гаргаад нэмэргүй. Яг гадны урд хүчийн бодох ч юм уу одоо яг гадны нэг усын харьяанд орж байгаа хүнд яг олон усын замаар явуулах хэрэгтэйгээ Батулга нөхлөж зарим яриад байгаа санаанд нь зөв. Дээрээс нь 100 жилээр газар өгөх санаатай байсан тэрийг болиулсан ч гэдэг Батулга нөхлөж бас тийм ярьсан сургатай байсан. Тэгэхээр тэрнээс нь би уурсан үнэхээр талархаж байна. Зөв.
Тэгээ хөрс үгийн үргэлжлэгчид би бас талхаж байгаа. Тэр сайн зургийн хуулинд би яг нэг бичлэг хийгээд би эндээ эн чинь ерөнхийлөгч үндэсний баялаггүй байдлыг ерөнхийлөгч хариуцдаг. Ерөнхийлөгч рүү бичлэгээ хийлгэн гэсэн. Тэгээ ерөнхийлөгч рүү би бичлэгээ хийдгээсэн. Тэгээ дараад нь ерөнхийлөгч хөрс өх сайн зургийн хуулинд юу яасан бэсэн? Хориг тавьсан бэсэн. Тэгээ би баярлж байгаа ерөнхийлөгч хөрс. А гэхдээ ашгийн тэгш бус хуулиар байгаа цагт бид нар ард түмэн хизээч баяжихгүй. Африкийн ардаас орноо. Баян ядуугийн яал улан бүр ихснэ гэдгийг би дахиад хэлчмээр байна. Хичнээн олон замаар бид нар мөнгөө гаргаад нэмэргүй гэдэг л байна. Дээрээс нь тэр ураны Эдэрбат гэдэг энэ хим бүгдээрээ ярьсан штэ. Нэг мега төслүүдийг дэмжээл цагтгаа стац Герман улс бол хамгийн энэ улс хамгийн тэнэг эдийн засгтай улс мус гэдээ баах юм ярьсан штэ. Тэгээд тэнэг улс бол Герман улс бол тэнэг биш ээ, ухаантай. Эдэрбатаас ухаантай болохоор тэр ураны цахилгаан станцыг зогсоож байгаа маа. Яг л уран холбогдсон газар нутаг хортоод хүн амтан хордоод байгаа болохоор тэрийг зогсоож байгаа маа. Тэнэгтэй биш. Ухаантайдаа зогсоож байгаа. Хичнээн тийм ээ хоргүй аргаар яадаг байсан ч гэсэн зогсоохоос өөр аргагүй болоо зогсоож байгаа байхгүй. Хоргүй аргаар ухаж авдаг аргууд гарч ирсэн. Хор багтаа аргаар ухаж авдаг гэсэн адилхан хордож байгаа болохоор зогсоож байгаа. Тэгээд дээрэс нь би яг өчигдөр энэ тухай би ерөөдөө ярьсан байхгүй. Ерөөдөө ярьсан. Тэгээ ярьснаас хойш нэг 10 хэдэн цагийн дараа яасан гэхээр энэ хин ах төмд шиг баярхуу ах ингээд энэ 19 цагийн өмнө ингээд энэ бичлэгээ оруулсан тань л та энэ дээр юу гэж ярьж байгаа гэхээр урааныг худалдаж авах хүн байхгүй. Урааныг худалдаж авах улс байхгүй. Цөөхөн хідэн тоглогчд руу худалдаж авдаг юм гэж байгаа. Тийм үнэн шүү дээ үнэн. Германаас эхлээд одоо худалдаж авах болчихж байгаа шүү дээ. Цөмийн цахилгаан станцаа боловсон худалдаж авахгүй шүү дээ. Тэр ганц нэг худалдаж авахчд бол тэр хүн л үнэ тогтоо шүү дээ. Чи бид нар ашиг олно гэдэг хурдлаа болчихж байгаа. Хит нэмийг газар нутгаас ийжүүлээд тоглоод тусна. Харин тэрнийг нь яаж байгаа юм гэхээр иймэрхүү хүмүүс ингээд дэмжиж суучдаг. Одоо би таарч зүгээр харуулчих. За зүгээр уучлаарай. Уг нь би хүн моолмор ээж юм ч гэсэн намайг битгий хүний тухай ингээд яриараа гэсэн. Гэтэ би зүгээр хүн муулаагүй шүү. Би гол нь би юу гэж санал зөрөлдөж байгаа гэдгээр би гол нь хэлж байгаа. Эдэр бат тий өөрөө Герман улсыг тэр тэнэг гэдэг ингээд энэ ч ингээд ярьсан байгаа. Одоо би та нарт зүгээр харуулнаа. Энэ мега цэцлүүд одоо хаана ядж байгаа ямар олон бичлэг оруулсан бэ? Хизээд ийм олон бичлэг оруулчихдаг. За харна. За хаана. За мега цэцлүүд энэ дээр ч цөмийн цахилгаан станцыг дэмжиж байгаа заа юу. Би тэгээд энэ үедээс нь эхлээд за хэцүү юм байна да. Мега цэцлүүдийг дэмжиж болохгүй даа гэд эсрэг байр суурийг би илэрхийлж ирсэн. Энэ Эдэрбатаас илүү эсрэг байр суурийг илэрхийлж байгаа. Яагаад илэрхийлж ирснийг та нар одоо ойлгон заяа. Харж байгаарай. Энэ бас хамгийн тэнэг эдийн засгтай улс гэдэг. Энэ дээр юу ярьж байгаа юм гэхээр ердөөсөө 10 хэдэн жил Герман улс тэнэг эдийн засгтай улс гэж яриад байгаа байхгүй юу? Герман улс тэнэг биш ээ гэдгийг би дээр хэлчмээр санагдаж байна. Бүгд одоо улсыг тэнэг гэж дормжилж болохгүй. Тийм үү? Бүгд одоо улсыг тэнэг гэж хэлж дормжилж болохгүй. Тэр чинь харин ухаантай хүмүүс ээ. Тийм үү? Би тэгж бодож байгаа. Тэгэхээр миний гол хэлэх гээд байгаа санаа яг юу юм бэ гэхээр нь штэ. Одоо биш та хардаа. Тэгэд энэ хин бас энэ юм яриад байгаа штэ. Ерөнхийдөө бид нар зорилгоо юу гэж тодорхойлох ёстой гэхээр засгийн газар огцор биш, тийм үү? Усын хурал огцор биш. Ердөөсөө энэ жагсаалтын зорилго алдагдаад байна. Зорилго нь юу юм бэ гэхээр ердөөсөө засгийн газар огцор биш, усын хурал огцор биш. Тоодоо хэдэн те татваруудаа бойл, тийм үү? Татвар яагаад байгаа нэмээд байгаа энэ те Нямбатар ч юм уу, Оюун Эрдэнэ ч юм уу те эдгээр хүмүүсээ огцруул. Түр засгийн газар огцруулах гэж болохгүй. Яг л засгийн газрыг бид нар огцруулах хүч дийлэхгүй. Үүнийг мэдж байгаа болохоор засгийн газар огцруулах гэсэн чагсаал болгож байгаа. Ингээдлэр Оюун Эрдэнэс холтчихж байгаа. Нямбатараас ч холтчихж байгаа. Тэгээд дээрэс нь яаж байгаа юм гэхээр хариуцлагаас холтчихж байгаа. Зүгээр засгийн газар угаасаа огцруулах чадахгүй болохоор хүнд ч хэрэгцээгүй чагсаал болоод хувирчиж байгаа байхгүй. Усын хурлыг бид нар огцруулах чадахгүй, дараач чадахгүй. 7 сарын 1-ээс том үүмэн тэгсэн ч магадгүй баг огцруулж чадахгүй ч магадгүй би сайн хэлж мэдэхгүй. Гэтэ маш том ямар нэг юм болж ижил засгийн газар улсын хурал тарж огцорно гэхээс биш зүгээр нэг жигсаалаар улсын хурал засгийн газар огцроо тарчдаг юм биш гэдгийг би өөртөө хэлмээр. Тэгээд дээрэс нь энэ нэг шууд телевизээр
ерөнхийдөө одоо энд дараад нь оюун эрдний дараатаас хартаа бүр аюултай хүмүүс гэдэг гарч ирэх магадaltaй. Тийм болохоор оюун эрдний оронд намайг гаргачих уу баг тэр нь баг тэр хөөр гарах хүн баг байгаа мó угаасаа. Одоо та нар энэчээс ингэ зүгээр ярилцлага авч байгаа хүмүүс харчихсан. Би шилэн цогог би оюун эрднээс дутгааргүй аюултай гэж бодож байгаа. Илүү ч аюултай гэж магадгүй гэж бодож байгаа. Яг нь энэ удаад сайхан зөв юм ярьж байгаа. Гэтэ зөв юм ярьсныхаа эсрэг хүн хийх өндөр магадaltaй гэж би бодож байгаа. Энэ амраа бас их зөв сайхан юм ярьж байгаа. Яг одоо энэ дээр их зөв сайхан юм ярьж байгаа. Тэгээ иймэрхүү хүмүүс нарчин хүмүүсээс ярилцлага авахгүй иймэрхүү том телевизүүд дандаа иймэрхүү барууны гар хөл болсон хүмүүсээс ярилцлага авч байгаа заяа. Тэгээ энэ ярилцлууд нь гой зөв юм ярьж байгаа ч гэлээ гэсэн биш үү? Эднийх яг улс төрд тэр оюун эрднийг гарсны дараа иймэрхүү хүмүүсийг гаргах юм бол асуудал дэнднэ бүр томрно. Оюун эрднээс их хэцүү хүмүүс бич магадгүй гэж би бодож байгаа. Яагаад гэх юм бол Либертийн амраагийн тухай би одоо зүгээр хэдхэн Либертийн амраагийн тухай одоо би нэг хэдхэн юм харуулхад байна шүү дээ. Энэ дээр ингээ ярьж байгаа. Энэ Жевиер Миле гэдэг нэг багтаад энэ Идэрбат ярьж байгаа. Идэрбат нь юу ярьж байгаа гэхээр амраа зөвлөгөө өгж байгаа. Зөвлөгөө өгөхдөө та нарын рекламдад тийч өөрснийгөө гэж байгаа. Гэхдээ чи нэг хөгжлийн бэрхшээлтэй хүнийг цогсч унгаас нь те. Тэгтээ чи тэрүүгээрээ чи бүр ингээд дахиад тэгээд реклам хийгээд явах хэрэгтэй байхгүй гэж байгаа. Юу яриад байгаа юм бэ? Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг цогсч бүр тийм нэг балер реклам хийдгүү гэж олон нийтэд буруу сурчлага хулах хийх гээд ийм юм яриад цогсож байгаа байхгүй. Тэгвэл энэ чи ахаад би энэ чи эрүүл мэндийн даатгал гэж байгаа. Эрүүл мэндийн даатгал. Эрүүл мэндийн даатгал яах гэж байгаа гэж ард иргэдийг нэмэх гэж байгаа хүмүүс. Ард иргэд эрүүл мэндийн даатгалыг нэмээд нэг хэсэг хүмүүс нь өвдөггүй хүмүүс нь өвдөж байгаа хүмүүсийн хийд юм нийгмийн даатгалыг төлөөд наа яриад байгаа байхгүй. Гэхдээ юу гэсэн үг юм бэ? Юу тэнхтээд байгаа юм бэ? Амраа. Юугээд балаар юм яриад байгаа юм бэ гэж бодож. Яагаад гэвэл хүн чинь өвдсөн үедээ тусламж аваад эдгэрсэн хойно ажиллаа дахиад нийгмийн даатгалыг төлнө. Нийгмийн даатгалын төлсөн хүмүүс нь бусад өвдсөн хүмүүс буцаад эдгэрээд явах хэрэгтэй байхгүй юу? Энийг яагаад ойлгохгүй байна? Аль ойлгосон ч гэсэн албаар ингэж нийгмийн даатгалыг ердөөсөө миний гол ойлгож байгаа юм санаа нь юу гэхээр яг энэ яриа ярьсан дараа нийгмийн даатгал нэмэгдсэн шүү дээ өмнө. Одоо дахиад цэнгүүнтэй ахаа ярьж байгаа энэ. Ахаад энэ цэнгүүнтэй ярьж байгаа. Цэнгүүнтэй ярьж байгаа. Томны үн нэмэх нь зөв. Тэгээ цаад гар дэмжээл өвчж байгаа байхгүй юу? Гүй та нар ингээ бодоод үзлээ. Иймэрхүү хүмүүсийг дэмжээд ингээ зурагтаар гэдэг чинь иймэрхүү хүмүүс дараад нь оюун эрдний дараа гарч ирэх магадлал өндөртэй байгаа байхгүй юу? Тэгээ бабка баярсахаа яг нэг юм ярьж л байлаа л те. Юу гэж ярьж байгаа юм гэхээр за ингээ те Украины туг талбай барьсан хүмүүсийг хөөж яваад баярлж байна гэж байгаа. Тэгээ жигсаал хийж тэгвэл Украины талбай барьж авсан энэ гац хоёр энэ хүмүүсийг хөөлөө гэд яг үнэндээ одоо энд байгаа тийм ээ. Энэ засгийн газрыг огцруулах гэсэн энэ том туг талбайтай хүмүүсийг зайлуулж чадаагүй байхгүй юу? Одоо би танарт харуулъя л та. Яг засгийн газрыг огцрол улсын хурал тар гэсэн том туг талбайтай хүмүүс хаа нэлээ харагдчихсан одоо. Одоо яг энэ иргэд рүү ингээд хараа зогссон. Нэг хэдэн хүмүүс байгаад байгаа шүү дээ. Энэ иргэд рүү хараа зогссон. Энд. Одоо би танарт нэг харуулъя. Энэ улсын хурал тар засгийн газар огцрогч иргэд рүү наашаага хараа зогссон нэг хэдэн хүмүүс байгаад байгаа шүү дээ. Яг төрийн ордноос эсрэг. Энэ хүмүүсийн ихэнх нь мэдэхгүй байгаа. Зарим цөөхөдүүд нь мэдэж энэ том бичгийг гаргаж тэр чанга хоолоо яригчтай очиж байгаа байхгүй юу? Эднийг таргаагүй цагт цэвэрч гисал болохгүй гэдгийг бабка баярсахах бас сайн анзаарахгүй болтоо гэж би удаа бодож байна. Дээрэс нь анзаараагүй байх гэж би удаа бодож байна. Анзаараагүй хүүхдүүдийг яадаг гэхээр ингээ ярьдаг байхгүй юу? Ингээд гарах ярьж байгаа хүүхдүүдийг мэдээгээр дэмжиж яригч гаргацдаг байхгүй юу? Яг энэ зөв юм ярьж байгаа. Гэхдээ цаад санаагаараа буруу юм ярьж байгаа. Засгийн газар огцор улсын хурал тар гэсэн хүмүүсийг бид нар анхаарлаа хандуулах хэрэгтэй. Түс ганцхан энэ тийм ээ Украины туг талбай байсан энэ хүмүүс биш. Хөөж явуулан зөв. Гэхдээ давхар улсын хурал тар засгийн газар огцор гиснэрээ ардаас нь бид нар бүр илүү аюултай хүмүүсийг гаргачвал яах юм бэ гэдэг юм би яриад байгаа байхгүй юу? Энийг бас маш сайн ойлгооч гэж би удаа хүсэж байгаа. Миний хувьд юу ярих гээд байгаа юм бэ гэхлээр шүү дээ. Бид нар бурхны баяр хүү билүү ямар хэм билээ одоо бүр мартчихъя. За тэгээд ямар таа чинь ерөнхийдөө одоо биш үү цахилгаан станц биш үү
За тэгээд ерөнхийдөө энэ хүргээд энэ бичлэгээ өндөрлөө. Өнөөдөртөө байлаа гэж бодчих. Өнөөдөр 2025 оны 1 сарын 12-ны өдөр болж байна. Ингээд энэ хүргээд бичлэг өндөрлөө.